За дэ түмээ. За түмээ болонгууд надтай PUBG зүг тоглолтог байсан. Одоо ер нь бол юм барилгын дотоод засал хийдэг ажилтай. Тэгээ тавилгын үйлдвэрт ажиллаж исэн туршлагатай. Тэгээ манай найз байгаа. Тэгээ манийх нь өрөөний зургийг гаргаад ер нь манийх нь өөрөө зассан хүн. Одоо YouTube хийж байгаа. Өмнөх бичлэгнүүд устгаа шууд цоо шинээр эхэлж байгаа юм байлээ. Тэгээд энэ PUBG стрим хийгээд байгаа. За заримдаа CS хийгээд байгаа. Өнөөдөр бол 5 цаг PUBG тоглолцсон байлээ. За тэгээд түмэгийн одоо манийх нь өөрөө зассан бичлэг үзье. Make our dream room гэдэг контентийг хүргэх гэж. Let's build our dream room гинэ. Number 1. За өнөөдөр та бүхэндээ Let's make our dream room гэдэг контентийг хүргэх гэж байна. За энэ контент нь яах вэ гэхлээр өөрсдийнхөө стрим хийдэг болон home office эсвэл одоо тоглодог одоо орчноо гоё тохижуулж байгаа бичлэг байгаа. За тэгээд энэ дугаараар хэдүүлээ CTS-ийн стрим хийдэг өрөөг гоё тохижуулах байгаа. За энэ бичлэгний санааг болохоор би өөрийнхөө гэрээ өрөөг тохижуулж явахдаа бодож олж байсан. Тэгээд эхний дугаар нь миний одоо гэрээ өрөөний бичлэг байх байсан боловч бас яг санснараа тохижуулж дуусаагүй байгаад байгаа. Тэгээд CTS найз маань өрөөгөө гоё болгоулъя гэж холбогдсон болохоор CTS-ийн ихнийхаар одоо оруулж байгаамаа. Тэгээд за хэдүүлээ тэгээд манайс чи гадна зөндөө цаашаа энэ цуврал явах хаа. Тришна бас чинь студид тогтжуулъя могжуулъя. Надаас яаж холбогдох уу гэдээ бас тэгээд түмэгийн ер нь бол холбогдох хаяг маяг явж байгаа. Тэгээд бас Тришна орж магадгүй л ах. Тэгээд бас био бас тийч яриад байгаа сурагтай байсан. Ер нь бол тэгэл ингээл стример ютуберуудын ер нь бол өөрөө тогтжуулдаг иймэрхүү цуврал контент хийх гэж байгаа гэсэн. Ажлаа юунаас эхлэх вэ гэхээр эхний ээлжинд мэдээж өрөөгөөс сурлна. Тэгээд хамгийн ихний ажил одоо будаг байгаа. За миний хувьд одоо өөрөө гэрийнхээ ханыг буудсан. Тэгээд обоогоо хулж байгаа шууд буудсан. Тэгээд юу бас маск хийхгүй буудчихаар бас гоё болдгоо мөлий. Тэгээд энэ удаад бол ямар ч байсан хүнээр яг сайн будаг гэдэг хүнээр будуулахаар болсон байгаа. За тэгээд дараагийн ажил болохоор дороож дэвсэх байгаа. За дороожийг бол дороож авсан газраас дэвсээд өгнө гэсэн. За тэгээд тэрний араас тавилга дэвсээд өгсөн. За тавилгыг би өөрөө өгсөрнө. За тэгээд тавилганы араас болохоор тавилга би өгсөн. Соор нөгөө гоё ханы голын панел хавтан. За тэгээд таазан дээр нөгөө гэрлийн зам тогтоох гэх мэт ажлууд байгаа. Бас хөшгийг сольж таар баха. За тэгээд хэдүүлээ тестинд болцгоо. За төгс ахынд ирсэн байна. Тэгээ одоо би нөгөө заслаа хийгээд яа би дөнгөж унтж байгаа ингээ боссон байж байгаа бодлоо. Энэ хүү камерамен болоод тэгээ би юм аа ямар ч ихнээлж микэд амжилж. За тэгээд төгс ах одоо энэ өрөөгөө танилцуулаад одоо миний зүгээр санахаар одоо бараг 7 жил стрим хийж байгаа шүү дээ. Аха. Тэгэхээр маш олон гоё дурсамжууд байгаа. Тэгээд нойл бэкграунд аян амар чанга байд. Бас яриад өрөөгөө танилцуулаад тэгээд жоон багсгал төмөө үзэж байгаа. Болгож байгаа вэ гэдэг бас тайлбарлаа. За ямар ч зүйл чи юу түрүүн дээр гаргаад тийш харыг хаягч байгаа нэг санал байгаа ямар ч гэсэн. Ямар ч тэр санал байгаа. Өөр үлдсэн юм гэвэл за ямар ч гэсэн энэ чинь нэг юм юу гэдэг вэ? Сервант. Тэгээд голдоо юм тэ ширээтэй. Тэр номын сантай. Тэгээд би анх бол ингэж суудаг байсан. Энд чи тэнгүүтээ энэ нэг тавирн дээр веб камера тавьсан. Энэ тавир биш аахгүй. Би бүр энэ чи ардаа ингээ скотчоор нэг тэмдэглэлийн дэвтрээ наагаад тийчээ камера тавьдаг байсан байгаа байхгүй. Тэр веб камер болонгууд ямар ч гэсэн нэг 720-оор бичдэг. 50К-гийн камерыг 45-аар гуйж хагаад авч ирсэн. За ингээс одог байсан. Тэгээд эхлээд нэг хужаач хөвч аваа тэрний микрофон ямар ч гэсэн амар кэнсер хийснийг амарсаа санаж байна. Тэгээд дараа нь яаж микрофон Cloud 2-ын микрофон бол сайжраад тэгээд дараа нь Yeti бол одоо энэ ашиглаж байгаа микрофон болж ирсэн. За тэгээ ингээс суудаг байжгаад тэгээд ийшгээс суудаг байсан. Тэгээ нөгөө веб камера арай сайжруулаад 1080 веб камертай болонгуудаа юун дээр тогтдог байсан юм бол. Бас энэ нэг ring light-ыг маань хятадаас ихэж авч ирсэн. Энэ нэг 45 мянган төгрөг байлуу да. Бүл байдаг байсан юм ямар ч гэсэн. Тэгээд нэг 2 жил стрим хийгээд энэ камерыг авч ирсэн ямар ч гэсэн. Энийг болонгуудаа ломбарднаас шилүүлээ сая 400 зүгээр авч ирсэн. Нэг ахын л хуучин камер. Тэндээс хажууд юм шүү дээ. Тэ наач нөгөө ах болонгууд нэг реклам хийдэг л ах байсан. Тэгээд сток линзтэйгээс одоо линзэн солигдсон. Тэгээд хөлийн болонгууд ийм артаас авлаа. Өмнө арай нэг мяа үлдээсэн юм аа. Нэг 75 мянгаар ландаас авч ирсэн. Тэгээд
дараа нь арай сайжраад ийм арт нэгдэж өгүүлэх юм авцсан. Тэгээд эн чинь хор гэдэг үсэн. Ингээд эн чинь унтдаг. Яг энэ парны нэгээр таардаг. Тэмүүтээ яг дээр нь мэдгүй энийг яагаад хийж исэн бол акустик сайжруулна гэж бодоод хийж исэн яварч ирсэн. Тэгээ энэ болонгууд 100 айл дээр бас нэг юм акустик хийдэг юу байсан. Тэгээд чи 280 мянга боллоо да 285 мянга боллоо. Тэгсэн чинь нөгөө лангуун дээр сууж исэн нөгөө лангууны эзнийх нь хүүхд сууж исэн. Тэр нь намайг үздэг байж тараад. Тэгээд 185 мянгаар хэлгээд ай famous очраад өвөөтөөгөө нэг юм нөгөө наадаг шингээ хадаач хэлээ тухайд шинэ гарч исэн юм гэсэн. Тэгээд наагаад энэ бүр 7 хоног цавны өнөр нэрсэн. Харж ирсэн. Энэ амар тийм iconic ер нь хүмүүс энэгээр амар сайн байдий. Чиний стрим бодохоор хүмүүсээ яг шууд гарч. Тэгээ background яг энэ төсөлж байгаа. Тэгээ тухайд нөгөө камерын мяа байсан тэгээ нэлээд нөгөө хүнд өнгө хүчингүүд энэ одоо энэ болгоод уулын юм саарл, цайвар саарл тэгээд ер нь нэг юм үнсэн өнгөтэй байхгүй юу. Тэгээд өнгө өгвөл амар сян, амар сүртэл харагдтыг. Тэгээд дээдлийн лед гэрл байгаа. Сян өнгөөр хасаад. Үгүй уулна цагаанаар асч байгаа. улаан цэгэр ногооноор гуруулын насаачж байгаа. Тэгээ ягаад ч юм цэгэр өнгөнд авуулгаа тамуугаалаад идэв. Тэгээ сайн харагдаад идэв. Тэгээ нөгөө өнгө хүчингүүд жоохон цэгэр туяатай ангууд өнгө хүчингүүд сайн харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ болонгууд 28 мянга болж ирсэн. 28. Тэгээд өөрөө Наалдан Баатар ингээд бас нааж ирсэн. That's crazy. Энэ ард байгаа гэрлий чи сая бид нар авлаа. Энэ гэрлэн дангаараа 300 400 мянга болсон баха. Энэ арын гэрлээ өөдөө метр нь 10 мянга болов. Үүлээ. Мэдгүй энэ харьцуулшгүй л амар гэрэл. Өөсөө чанарын өвчсөн гоё яригч штэ ингээд харангууд. Тэг бастай. Амаагүй нэг юу гэх юм зөөлөн. Тэгээд энэ таасан даваа гэрлүү чи ингээ өнгөрүүд нь ингээ ялгаж тастай байхгүй юу? Ингээд дундаа юм амар хол зайтай. Одоо энэ болгонгууд ингээ бүхэлдээ ингээ дундаа ямар зайгүй ингээ асж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө гэрлийнх нь хүчин буурн тодорн бүдгэрнэ. Тэгээд тэрнгээр амаагүй. Яг үстэй энэ болгонгууд RGB өнгө байхгүй л те. Энэ яг RGB-гаараа яваас арай илүү байж магадгүй. Тийм байна. Өөр гэрлийн чанар үдлийн намаагүй илүү тэгээд хамаагүй үнэтэй л гэрлээсэн. өөр ч юм байхгүй те. Тэгээд энэ эдгээр бол тэгээд сүүлд авсан. Одоо бол тэгээд толгочаа л яж. Тэгэл өрөөний түүхүүд юм л. Тэгээд сүүлд манай мууртай болоод обоо ураад. Тэгэл за одоо засвар хийхгүй бол. Тэгээд угаасаа энэ байрыг тэгээд одоо дуудалж авч байгаа. Тэгээд энэ ч би 5 жил бол байх юм байна. I'm buying this shit. Одоо засвар хийсэн сойч тэгээд 5 биш юм уу 3 жил бол хийх л. Окей, за тэгэхээр өрөөний түүх бол юм байна. Тэгээд одоо чиний нөгөө нэг одоо захиалагчийн нөгөө нэг юу гэдэг зургийн даалгавар гэж байдаг. Одоо чиний яг ямар одоо төсөөллөөр өрөөгөө ямар болгох гэж байгаа тэр талаараа. Гоё болгомоор чи хийлгээл тэгэл түмээ хийж байгаа шүү дээ. Ерөнхий фон болонгууд би нэг бараан саарл өнгөтэй болгомоор байсан. Тэгээд контрасттай тэгээд нэг юм энэ пакеттай ойролцоо ч юм уу иймэрхүү улбар шар өнгөтэй тавцантай. Тэгээ ерөнхийдөө бараа нэг гэрэл ойлгохгүй гэрэл гоё шингээдэг тийм өнгөөр л бодох бодолтой байгаа. Одоо энэ ханы бодохоор ямар болох юм бол тэгээ сүрчүүд би сүрсэн гэлнэ. Гар гоё өстой. Тэгээ тавилга орж ирнэ, дрож орж ирнэ энэ шал. Ямар ч одоо тэгэнгүүтээ нөгөө орын гаргаа ицсэн, тэнгүүтээ энэ ч нөгөө ханы зөвхөн өдрөөл нэстаг үүрийн гаргаа ицсэн. Тэнгүүд энэ өөрөө нэг юм хоосон өрөө тэл би хоосон өрөөний голд нэг ширээ тавиал тест юм ч байгаа байхгүй. Одоо яг жихнээс өрөөл болох гэдэг. Тэг. Ингээл ер нь тэгээд одоо процесс нь ингээд араас нь үргэлжлэл явна да. За тэгээд камерыг дамжуулж өгье. Баярлаа. За өрөөс улаач та. За ингээд обоо хоолоо авчихсан байлээ шүү дээ. Тэгээд энэ цонхыг битүүлж байгаа. Энийг юм бууддаг амар хадаас байд юм байлээ. Амар жагдуутай буудд юм байлээ. За хоёр дахь өдөр. Day 2 baby. За ханы Day 2 baby. Тэгээд дорооч дэвссэн байгаа. Одоо тавилгаа өгсөрнө тэгээд. Тавилга огсрооны захиурыг CD-с хаалах гэж байна. Санаа нь болохоор яаж нэг тавилга өгсөрдөг гэдэг бас давхар
Энэ бол гайгүй бэлээ. Энэ амархан бэл. Наархан дээр надад бодоод явуулахыг хүсэж. За. За тэг уула шууд энийг оруулчих. Энд чинь нэг юм сум байна. Тэгээ сум нь энэ талдаа нөхтэй энэ талаараа оронгуудаа эргүүлэнгүүд ингээд төвччихлээ. Дроошанаас авсан Мишель Экспорт нэг юм дроочны газар байсан. Хүрээд өгчтэй мөлий. Таслан л дээр л санагдчихлээ л. Хүмүүсэл эмхтүү хийчихээ вэ гэсэн даа. Сайн зарч. Дрооч хэд болсон? Дрооч хэд болсон юм бол 2 сая болсон юм болов уу? Арах уу мэн чатнаас авчихгүй. Түмээ. Гэтэ 2 сая болсон юм. 2 сая гарсан байсан юм. Метр квадрат нь 90,000. Тэгээ энэ өөрөө чинь 20 эдэн метр квадрат болсон гэж байна. 25 метр квадрат золлоо. Тэгэхээр чин 25 метр квадратыг үржтэн 90,000 гэдэг чинь 2,200. Үнэтэй бэлээ. Хүртлийн дарч. Нийтдээ энэ өрөөний засвар 10 сая давцсан. 10 сая давсан. За манай юм өгсөрцөө. Одоо өгсөөр сурсан. Одоо энэ процессороо тавиал. Туслах хүсэж байгаа. За ингээл дуусчих та. Шүний хийж болоо та. Шүний 1 цаг 30 минут. Тэгээд нэг одоо бүгдийн зүгээр та харин л болох гэдэг. За ер нь бол ингэж харагдана байна. Тэгээд ер нь бол тэнцэнэс камер ер нь харагдана. Тэнцэнэс стрим явна. Тэгээд би өөрөө ч суун. Тэгээд ширээний тавцангаар ер нь баахан хоол, кофе баах юм оолох нь. Тэгээд одоо энэ зүйлтэй тавцангаар энэ шиг юм идэх одоо бенз тоглуулж юм бол шан занзын фигурнууд урьж байгаа. Энэ төлөвлөлт толгой надад яг төлөвлөгөөч ш одоо төсөөлөлтөл. За ингээд тавилга өгсчээд дууссан байна. Ямар ч байсан энэ ханыхаа тавилгыг өгсчээд 50-аар одоо доотлын төвөө шиг юмудаа бүгдийг өгсчээд болцсон. Яг Look good. Ингээд 100 Okay. дуусчихж байгаа. Тэгээд төгсөөгийн хувьд бол сетапа байрлуулад ерөнхий байрлуулсан байна. Тэгээд одоо нэлээ орой болсон байгаа болохоор яг үндсэн гэрэл юмудаа яг гоё нарийн төвлөх юм уу. Дараа их баха. За тэгээд өрөөмөө Тавилгаанаас авсан бэ хэлгэс. одоо хөшгөн ороод ирнэ. Түмэл хэлгэс хийж өгсөн шүү дээ. Эндлийн том хаан болон энэ хоёр хаан үлдчихэж байгаа. Тэгээд энэ хоёр хааныг болон одоо энэ доотлын бэлэнтүүс байгаа. Тэгээд хоёлоо таазан дээр бас юм гоё гэрлийн зам хий гэж ярьсан байгаа битээр. Тэгээд тим юмнууд болохоор дараагийн бичлэг дээр оруулах байгаа. Яа, part 2-ын орно гэсэн. Тавилганыхаа гэрлийг асааж үзчихье. Стадионы гэрлээс өмнө энэ жишээс амиг байна. Нэг залуур тавьшруулж. Тавьшруулагтай нуусаа. Тэгээд орой бодлоо гэрлээ асаамаар санагдвал тэгээд. Yay. Амар дэлхтээ бастай. Энэ буруу цаах. Окей. Буруу цаах. За ерөөдөө ийм гэрэлтэй тавиуруудаар шийдэж өгсөн. Тэгээд хажуудлын шилэн шкаф маань гэрэлтэй байгаа. Тэгээд Шкаф одоо хүртэл хуцаа хийгүүл юм. яг өөдөөс нь харж камер тавьж байгаа контент хийн. Тэрхүү байдлаар ашиглан тэгээд тийм хаал зүудсээ. Тэгээд хажуунаа стрим дээр болохоор ерөнхий нэг зарим хэсэг нь л гарч ирж байгаа. Тэгээд ийм болсон байна. Тэгээд энэ унтраалгын хөлөөр одоо доогор гүйлгээл Унтраалга мэдрэгчтэй унтраалга байгаа. Тэгээ бас димэртэй гэрлэн тодорч бүтэрнэ. тэгээ хөлөө жоо хойрдуулж чадвал Хөлөө ингээ ойртуулаад тавьчихаар гэрлэн бүтэрнэ. Okay. Just like that.
хүрээд let's build our dream room гэдэг одоо цуврал бичлэг болж орох байгаа. Тэгээд энэ цувралын маань ихний бичлэг дуусж байна. Тэгээд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. За яг энэний дараагийн бичлэгээр болохоор би өөрийнхөө гэрийг хэрхэн тогтчулж байгаа бичлэгээ оруулах бол. Мэн нэгэд хамаг юмаа бас дуусчаад яг нэг home tour хийнэ. Одоохондоо энэ өөрөө бүтэн дуусаагүй байгаа нэг 80-90% байгаа. Тэгээд ер нь энэ хан дээр ингээд бас нэг мод зодон оруулах, гэрэл мэрэлтэй оруулах орж ирээд тэгээд таацан дээр хоёр гэрэлний зам ингээ гэрлээ ингэж гүйлдэг камера таазнасаа тогтоож болдгийг юм орж ирхий. Тэр орж ирнэ. Тэгээд нөгөө тэмүгөө цахиасан та нарын цахиасан бахан аксессуарнууд ирээд тэгээд артлаа дүүргээд тэгээд энэ нөө шалны нөө бэлэнтүүс одоо гарниц одоо шал чинь одоо ингээ доогуура ингээ бүрэн будаг байгаа штэ. Тэрийг ингэж халахалж бүрэн болгохдаг нэг юм байгаа. Тэрийг оруулах дутуу байгаа. Өөрч дутуу юм баг байхгүй хаа. Тэгээ нэг буудан бас авна. Мэнэт одоо ямар ч мөнгөгүй нөх тийм мөнгөтэй болохоор авна гэж бодсон зүйтэй юм байна. Дахиад надад ихэр чинь нийтдээ 2 сая, 5 сая дахиад нэг 8 сая ер нь бол өрөөний засал гэхэд л нэг 20 сая болох юм байна. Дахиад нэг 10 сая төгрөг надад хэрэгтэй л байна. Тэгээ одоохондоо минь мөнгөгүй болохоор тэгээд энэ мөнгийг олон да одоо учрыг нь олох л та. Тэгээл ер нь бол дуусна да өрөөний засал. Тэгэхээр нэг home tour юмнаа зэ нэг сарын дараа ч. За тэгээд тэрний дараагийнх төр болохоор CTS-ийн гэрийн одоо ханы панел болон хан бэлэнтөөс үлдсэн юмнуудыг асуулхан засаж байгаагаа оруулах байгаа. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битээ мартаарай. Тэгээд би Kikol YouTube-ийн channel дээр бас шууд стрим хийж байгаа. Тэгээд like guys. Дараагийн дугаараар уулзцгаая. Окей.